Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Ираны дайн өрнж байгаатай холбоотойгоор түгээмэл хэрэглэгдсэн олон төрлийн үгс олон нийтийн дунд түгэх болсон. За үүний дотор 5 түгээмэл олонтой давтагдаж хэрэглэгдэж байгаа үгийг танилцуулъя. За үүнд бол Ормосын хоолой. Ормосын хоолой нь Иран, Оманы хооронд оршдог нарийн усан зам байдаг. За Персийн булан Арабын тэнгистэй холбдог. За энэ нь бол дэлхийн хамгийн их ач холбогдол бүхий стратегийн далайн замын нэг юм байна. За дайн нэхэлснээс хойш энэхүү хоолойтой холбоотой асуудлуудыг дэлхийн нийтийн хэвлэл өдөр болгон шахуу мэдэгдэж байгаа. За дайн эхэлснээс хойш уг хоолойроор нэвтрэх боломж эрс хязгаарлагдсан байдалтай байна. За харин хүмүүсийн зүгээс энэхүү ормоос гэдэг нь ямар утга учиртай үг вэ гэдгийг нь бол тайлбарлах юм бол ормоос гэдэг нь яг нэрийн гарал үүслийн хувьд нэлээд маргаантай байдгийн байна. Гэхдээ хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдсөн за энэ хоолой бол Зороастрамын шашны дээд булхан болох Ахура Маздагийн дундад Персийн хэлбэртэй холбогддог юм байна. За нэр нь бол мэрэгэн эзэн эсвэл мэрэгэн ухааны эзэн гэсэн утгатай үг юм байна. Энэхүү нэрийн холбоо нь Сасаниан үе буюу Персийн хэр шинжлэлийн хөгжлийн өмнөх шат үеүүдтэй холбоотой байж болох. За мөн бас энэ нэртэй холбоотой төдийлөн бас олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч олон төрлийн бас тайлбарууд байдгийн байна. За жишээлх юм бол хур буюу энэ бол тогтургүй ус намаг. За мог гэдэг нь болохоор чор модны далдуу гэсэн утгатай Перс гаралтай үг гэсэн тайлбарууд байдаг. За чор модны газар өөрөөр хэлбэл булан гэсэн утгатай грек үгч байж магадгүй гэсэн олон ийм тайлбарууд явдаг. За түүхийн хувьд бол дундад зууны үед тухайн үедээ оршиж байсан жижиг ус болох Хормосын хаант ус тухайн одоогийн Хормосын хоолойг төвлөрөн оршдог байсан ийм ус байсан юм байна. За ингээд баян чинэлгээрээ алдартай. За нөлөө нь бол баруун тишээ Бахрейн улс руу дарахсан ийм ус байсан учраас хоолойг энхүү Ормосын хоолой гэж нэрлсэн гэсэн ийм тайлбарууд яригддаг. За мөн энэхүү дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор бас нэгэн хэрэглэгдэж байгаа сүүлийн үед олон нийтэд танил болж байгаа үг бол шахад нэртэй энэ нэр томьёо байгаа. За шахад гэдэг бол дорооны нэр. Энэхүү шахад дрон Ираны хямд өртөгтэйгээр бүтээгдсэн зэвсэг юм байна. За ихэвчлэн камикадзе дрон буюу харьцангуй энгийн бага технологийн бүрэлдэхүүн хэсгүүд дээр тулгуурладаг тесрэх аюултай нисгэгчгүй онгоцыг хилдэг. Эдгээр дроныг Иран улс бол ашиглаж байгаа. За Израиль болон Персийн булангийн орнуудыг онилоход энэ дроныг ашиглаж ирсэн. За эдгээр дронууд нь ихэвчлэн нам өндөрт нисдэг ийм дрон юм байна. За агаарын хамгаалтыг давж гарахын тулд ихэвчлэн сүрэг хэлбэрээр нь үүнийг хөөрөгдөг учраас амдан устгахад маш их өндөр өртөг шаардлагадаг. За харин шахад гэдэг үг нь араб гаралтай гэрч гэсэн утгатай үг юм байна. За энэ үг нь анх араб хэлнээс гарсан боловч Перс болон Парси хэлэнд бол мөн ижил утгатайгаар нэвтэрсэн байдгийн байна. За мөн сүүлийн үед энэхүү дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийтэд бас танил болж байгаа зэвсэглийн нэр бол Америкийн нэгдсэн улсад өргөн хэрэглэгддэг Америкийн өөрсдийн бүтээсэн далавчд пуужин болох Томахавк нэртэй пуужин юм байна. За энэхүү Томахавк нь Хойд Америкийн уугуул иргэд ан агнуур хийхдээ за мөн мод бэлтгэх тулалдаанд ашигладаг олон төрлийн зориулттай сүхийг хилдэг юм байна. За энэхүү нэр томьёотой холбоотойгоор тойл бичигт бол дурдсанаар энэ нэр томьёо нь Анколын нэртэй хэлнээс гаралтай бөгөөд Похаватан Томахавк гэдэг нэрнээс анх гарсан. За энэ бол зүсэх хэрэгсэл зүсгэд ашигладаг зүйл гэсэн тухайн үеийн утгатай юм байна. За харин орчин үеийн цэргийн хэрэглээнд Америкийн нэгдсэн улсын хөгжүүлсэн алсын тусгалтай агаарын бүх нөхцөлд тэсвэртэй пуужин болох Томахавк далавчд пуужин хилдэг. За дэлхийн хамгийн их сайн өндөр наривчлалтай далавчд пуужингийн нэг гэж энэхүү пуужин тооцдог. За мөн энэ пуужин нь 1000 гаруй милийн зайнаас байгаа онж чаддгийм байна. За хүний эрхийн байгууллагуудын хувьд энэхүү пуужинтай холбоотойгоор бас олон нийтийн дунд шүүмжлэлтэй хандаж байгаа. За ялангуяа энэхүү Ираны дайныг эхэлсэн үед Ираны Минаб гэдэг нэртэй сургуулийг бол Томахавк пуужингаар онсон. За энэ үеэр 170 гаруй хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай явдал болсон юм а. За харин энэхүү бас дайнтай холбоотойгоор сүүлийн үед бас хэрэглэгдэж байгаа нэр томьёо нь Баб-эль Мандебийн хоолой байгаа. За энэ бол үгчилбэл нулимсны хаалга буюу уй гашуугийн хаалга нэртэй
араб үг юм байна. За харин баб гэдэг нь хаалга, за харин мандеб гэдэг нь гашуудл гэсэн утгатай үг юм байна. За Бабел Мандебийн хоолой нь улаан тэнгисийг Аданы булгамтай холбодог нарийн хоолой. За Йемен болон Жибутигийн хооронд орших Бабел Мандебийн хоолой нь Энтекийн далаагаас улаан тэнгис рүү орох цорын ганц хаалга гэж тооцогддог юм байна. За Суэцийн суугттай мөн холбогддог Аз болон Европын хоорондох худалдаа явуулахад чухал ач холбогдолтой стратегийн байршил тооцогддог. Ираны дайн эхэлснээс хойш Йемений хүн ам ихтэй баруун хойд хэсэг болон нийслэл Сана хотын ихэнх хэсгийг хяндаг. Ирантай нэгдсэн Хүүтигийн бүлэглэл уг хоолойн үйл ажиллагааг тасалдуулах хаахаар удаа дараа сүрдүүлж занал хийж байсан дэлхийн бараа бүтээгдэхүүний тээвэрт сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа. За харин одоо дайнтай холбоотой бас яригдж байгаа зүйл бол аятолла гэж үг байгаа. За аятолла бол исламын шашны шиа урсгал одоо байдаг ийм нэр томьёо юм байна. За исламын шашны хууль болон теолог шашны эрдэмт бол мэрэгсэн ахлах лам хуургуудад олгодог өндөр дээд хэрэгэм албан тушаалын цол нь аятолла юм байна. За энэ нэр томьёо нь араб хэлний тэмдэг буюу гайхамшиг гэсэн утгатай. За ая гэдэг нь бурхан гэсэн утгатай юм байна. За өөрөөр хэлбэл Аллах гэсэн одоо нэрийн одоо товчлол нь энэхүү утга болж байгаа. За ингээд хамтдаа бол бурхны тэмдэг гэсэн утгатай байдаг. За аятолла нар нь бол шашны сургуульд агшин төвшөнд суралцаж төгссөн хүмүүс байдаг юм байна. За исламын шашны хууль эрх зүйг тайлбарлах чадвартай эрдэмтэд байдаг. За энэ цол нь Ирантай илүү холбогддог. За ахлах тушаалын лам хуургууд шашны болон улс төрийн амьдралд ялангуяа Ираны хувьсгалаас хойш гол үүрэг гүйцэтгэх болсон. За Ираны дээд удирдагчийг бол Аятолла Аль Хаменей гэж нэрлэдэг байсан. За түүний хувьд энэхүү одоо Ираны дайн эхэлснээс хойш 2 дугаар сарын 28-нд алагдаж, за түүний 2 дахь уу Можаппети Хаменей түүний албан тушаалыг залгамжилж Ираны дээд удирдагчаар ажиллаж байна.